хүүхдүүдээ та бүхэнтэйгээ цорол хичээлээрээ уулзж байгаадаа баяртай байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ айл дэвтэр дээрээ ямар хичээл үзьгийг бүгдээрээ харцгаая. За өнөөдөр бүгдээрээ зураасаар наадын дэвтэр мөн балын харандаа будгийн харандаа хэрэг болно. За хичээлийн шаардлагатай хэрэгслээ гаргаад бусад хичээлийнхаа хэрэглэгдэхүүнийг хураана. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ зураасаар наадын дэвтрийн эхний даалгаврыг ашиглан зураасны төрлүүдийг таньж сурна. Хоёрдугаарт эдгээр зурааснууд ямар зургийг зурхад оролцдгийг бас мэдэж авах болно. За ингээд хичээлдээ амжилттай оролцоорой хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцохын тулд бүгдээрээ 5 хураныхаа аргыг мөрдлөг болгон ажиллана. За нэгт нь юу вэ хүүхдүүдээ? Зүйтэй ажиглаарай. Хоёрт нь зүйтэй бодоорой. Гуравт нь юу вэ хүүхдүүдээ? Зурж бүтээгээрэй. Дөрөвт нь юу вэ хүүхдүүдээ? Ярилцаарай. Зүйтэй. Тавт нь юу вэ хүүхдүүдээ? Зүйтэй үнэлээрэй шүү дээ. За тэгвэл бүгдээрээ эхний алхамаар орцгоё. За ажиглая. Анхааралтай ажиглая. Энэ зурааснууд ямар учиртай юм бол энэ цэгүүд ямар учиртай юм бол хүүхдүүдээ бас бодоорой. За тэгэхээр мэдээж хэрэг өмнө нь ийм зураасаа гамчин арын цэгүүдийг ашиглаад өмнөх зураасыг дуурайлган зурна гэсэн үг тийм хүүхдүүдээ. За тэгвэл багшаагаа тухайн зураасыг зурхдаа аль талаас нь яаж зурж байгааг бас анхааралтай ажиглая шүү. За хүүхдүүдээ. За дараагийн зураасыг ажиглаарай хүүхдүүдээ. Дараагийн зураасыг ажиглаарай хүүхдүүдээ. Багш нь зураасаа зурчлаа шүү дээ. За тэгвэл бүгдээрээ 20 дугаар алхам руу оръё. Бодоорой гэдэг алхам. За зураасуудыг ажиглая. Юу нь адилхан, юу нь өөр нь хүүхдүүдээ бодоорой. Зүйтэй. Юу нь адилхан бэ? Бүгдээрээ шулуун зурааснаас бүтсэн байна, тийм ээ? Харин юу нь өөр вэ? Зүйтэй. Байрлал нь өөр вэ, тийм ээ? За тэгвэл энэ зураас ямар байралтай хүүхдүүдээ? Юутай адилхан бэ? Багантай адилхан босоо байна. Тийм ээ хүүхдүүдээ? Зүйтэй. За тэгвэл энэ хөвтэй зураас байна шүү дээ. Тийм үү хүүхдүүдээ? Яг хөвтөж байгаа юм шиг хөвтэй зураас байна. Харин энэ зураас зүйтэй, налуу зураас. За тэгвэл шулуун зураасыг босоо зураас, хөвтэй зураас, налуу зураас гэж 3 төрөл байд юм байна хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ шулуун зураасны 3 төрлийг мэдэж авлаа шүү дээ. За тэгвэл бүгдээрээ дахиад нэг зүйлийг бодъё. Эдгээр зураасаар юу хийж болох бол мөн ямар дүрс үүсгэж болох вэ гэдгийг бодъё тэхүү хүүхдүүдээ. За тэгвэл багштайгаа өнөөдөр энэ зураасуудыг ашиглаад дүрс бүтээж тоглоё. За
тэгвэл багш нь энэ хоёр босоо шулуун зураасыг холболоо. Ямар дүрс үүссэн бэ хүүхдүүд ээ? Зүйтэй дөрвөлжин дүрс үүссэн байна. За тэгвэл дөрвөлжин дүрсийг зурхад ямар шулуун зураасууд орж байгааг бодоорой хүүхдүүд ээ. За бодоорой. Босоо шулуун зураас 2-ыг ашигласан тийм ээ. Харин хэвтэй шулуун зураас бас хэдийг ашигласан бэ? 2-ыг ашигласан байна. Ингээд нийт 4 шулуун зурааснаас дөрвөлжин дүрс үүссэн байна. Тийм ээ хүүхдүүд ээ? Зүйтэй. За та нар бас өөрсдийнхөө зураасыг ашиглаад янз бүрийн дүрс үүсгээд үзээрэй хүүхдүүд ээ. За өөр хэвтэй шулуун зураасыг ашиглаад өөр юу хийж болох вэ хүүхдүүд ээ? За бүгдээрээ шулуун зурааснаас юу зурж болох вэ? Шулуун зураасууд нийлээд юу вэ хүүхдүүд ээ? Зүйтэй. Байшин биш дээ. Байшин байна. За багш нь байшин гүйцээрээ зурчээ. Хүүхдүүдээ байшингийн цонхыг зурхдаа, хаалгын зурхдаа ямар шулуун зураас ашигласан бэ бодоорой хүүхдүүдээ. За багш нь сая байшингийн дээврийн зурхдаа ямар зураас ашигласан бэ хүүхдүүдээ? Зүйтэй налуу шулуун зураас ашиглалаа шүү дээ. За тэгвэл шулуун зураас нь ямар 3 илүүртэй вэ хүүхдүүдээ? Босоо, хэвтэй, налуу, зүйтэй. За одоо тэгвэл байшинг зурхад ямар шулуун зураасууд орсныг багштай дахиад хэлж туслаач. Зүйтэй налуу шулуун зураас, зүйтэй хэвтэй шулуун зураас, зүйтэй босоо шулуун зураас. За тэгвэл хаалгыг зурхад зүйтэй босоо шулуун зураас, зүйтэй хэвтэй шулуун зураас тийм ээ. За тэгвэл энэгээр шулуун зураасыг ашиглаад дүрс бүтээж зурхаас гадна бас яах нь вэ? Альва зураг зурхад босоо, хэвтэй, налуу, шулуун зураасыг ашиглаж бид нар зураг бүтээл хийх юм бэ. Хүүхдүүдээ одоо бүгдээрээ 3 дахь алхам буюу зурж бүтээгээрээ алхам руу гарцгаая. За өөрсдийнхөө дэвтэр дээр байгаа зураасуудыг гүйцээд зураад хүссэн зургаа зураад бодоорой хүүхдүүдээ. Хүүхдүүдээ бүгдээрээ 3 дугаар алхам буюу зурж бүтээгээрээ алхамаа дууссан бахаа гэж бодож байна гэх шин. Дээрээ 4 дугаар алхам буюу ярилцаарай алхам руу орцгоё. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ ямар зураас үзнэ дахин бодоорой хүүхдүүдээ. Энэ ямар зураас вэ? Зүйтэй босоо шулуун зураас. Энэ ямар зураас вэ? Зүйтэй хэвтэй шулуун зураас. Энэ ямар зураас вэ тэгвэл? Зүйтэй налуу шулуун зураас. За бид нар өнөөдөр босоо шулуун зураас, хэвтэй шулуун зураас, налуу шулуун зураас гэсэн 3 төрлийн зураасыг мэдэж авлаа шүү дээ. Харин тэдгээр зураасуудыг ашиглан зураг зурж болдгийг бас мэдлээ тийм ээ хүүхдүүдээ. За тэгэхээр альва зургийг зурхад энэ эдгээр зураасууд оролцдог юм байна шүү дээ хүүхдүүдээ. За тэгвэл багш нь сая юу зурсан бэ? Зүйтэй байшин зурсан байна. Хүүхдүүдээ
Тэгвэл байшинг зурхад за ямар зураасууд оролцсон бэлээ? Жишээгээ заасан зураасыг нэрлэе шүү. Зүйтэй хэвтэй шулуун зураас. Зүйтэй налуу шулуун зураас. Зүйтэй босоо шулуун зураас. Өнөөдөр бүгдээрээ зураасны төрлүүдийг таньдаг боллоо. Мөн альва зургийг зурхад олон янзын зураасууд оролцдгийг мэдэж авлаа шүү дээ. Тийм ээ хүүхдүүдээ та нар тэгвэл өөрсдийнхөө зурсан зургийг гэр бүлийнхэн болон багштай найз нөхдөд тайлбарлаж ярилцаарай хүүхдүүдээ. За түүнчлэн ярилцсан зүйлээ зураасаар наадын дэвтрийн арын хуудас буюу за тэмдэглэл хэсэгт нь бичгүүлгээ мартуузаа хүүхдүүдээ. За ингээд 5 дахь алхам руу орцгоод хичээлийн 5 дахь алхам юу вэ хүүхдүүдээ? Зүйтэй үнэлээрэй. За тэгэхээр бид нар дугуй дүрсийг ашиглан өөртөө дүн тавина. За дүн тавихдаа ямар өнгөөр бодож дүн тавих вэ? Зүйтэй. Өөрийгөө маш сайн зурсан гэж бодож ивэл ногоон өнгөөр бодно. Дунд зэрэг зурсан гэж бодож ивэл шар өнгөөр бодно. Жаахан муухай зурчлаа даа гэж бодож ивэл улаан өнгөөр бодно шүү дээ. За тэгэхээр багш нь өнөөдөр та нарт зураасыг таниулж бас маш хөөрхөн байшин зурсан болохоор ногоон өнгөөр бодож өөртөө маш сайн гэсэн дүн тавилаа. За ингээд өнөөдрийнхээ хичээллийг анхааралтай үзэж 5 алхмын дагуу хичээлдээ идэвхтэй оролцсон нийт хүүхдүүдэд баярлалаа. Хүүхдүүдээ хичээлээ хийж дууссан бол хэрэглэхгүй хураахаа мартаоцай. Дараагийн хичээл хүртэл түр баяртай хүүхдүүдээ.